За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Society of Mongolian Researchers in the USA буюу Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс сар болгон зохион байгуулдаг Zoom зочин илтгэл маань анагаах ухааны доктор Боин дэлгээр бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа юуны өмнө талархсан илэрхийлье. За тэгээд та бүхэндээ анагаах ухааны доктор Боин дэлгэрийг танилцуулъя. За доктор Боин дэлгэр 2000-аас 2006 оны хооронд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг хүний ихэнх мэрэгчлэр төгссөн. За тэгээд төгснөхийн дараагаар Ёнсой их сургуульд хүүхдийн мэдрэлийн тэнхимд нь research assistant-аар ажиллаж байсан. За мөн дараад нь анагаах ухааны их сургууль физиологийн тэнхимд нь багш. За тэгээд мөн анагаахын шинжилгээ ухааны их сургууль зайн сургууль болон телемедицины төвд нь мэрэгжилтэн хийжсэн. За тэгээд анагаах ухааны магистрийн зэрэгээ болох дээр 2010 онд анагаахын шинжилгээ ухааны их сургуульд хамгаалаад 2020 онд Taipei Medical University PhD зэрэгээ хамгаалсан байгаа. PhD-ийн сургуулийн явцтай болох дээр research assistant Taipei Medical University-доор хийжсэн. За тэгээд PhD зэрэгээ 20 онд хамгаалснаас хойш 23 он хүртэл Taipei Medical University болон National Taiwan University докторийн дараах судлаачаар ажиллаж байгаа. Одоо NIH-д Translational Gerontology branch-д postdoctoral visiting fellow хийж байгаа. Ийм мундаг судлаач байна. За тэгээд доктор Боин дэлгэрийг өөрийнхөө ихтгэлийг танилцуулна хэмээн урьдчилна. Баярлалаа. Сайн байцгаана. Ямар гоё танилцуулга вэ? Тэгээд урилгыг хүлээж аваад би энэ NIH-д хүрэлцэж ирээд нэг удаагүй байгаа болохоор тэгээд судалгааны ажил хийгдэж байгаа химийн бодисууд зарим химийн бодисууд нь патент аваагүй байгаа учраас өмнө хийжсэн Taipei Medical University докторийн зэрэг хамгаалсан сэдвээрээ тэгээд энэ сэдвийн хэсэг нь болохоор одоо хийгдэж байгаа судалгаатай холбоотой учраас энэ сэдвээ докторийн зэрэг хамгаалсан сэдвээ танилцуулъя гэж хэлсэн. Тэгээд ягаад өнөөдрийн сэдв болохоор мэдрэлийн өвчнүүдийн үеийн шинэ эмчилгээний арга гэсэн сэдвтэй. Тэгээд ягаад ийм өргөн сэдв сонгосон бэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй байна л та. Намайг Taipei Medical University-д элсэж орох үед манай сургууль айгуу тийм өндөр шалгууртай нэг өндөр зорилттой байсан. Одоо тийм өндөр зорилттой байсан. Тэгээд тэр зорилт нь юу вэ гэхээр дэлхийд их сургуулиудын ранкийг ингээд тэргүүлэх тийм зорилготой 100-д орох зорилготой байсан. Тэгээд намайг яг элсэх үед болохоор Азийн их сургуулиудын 100-д багтдаг байсан манай сургууль. Тэгээ одоо бол дэлхийн сургуулиудын 300-д багтсан тийм адилтай явж байгаа. Тэгээ сургуулиудаа их бахархаж байгаа. Тэгээд эрентэй уялдаад тэр нэг төгс шалгуур нь аюу өндөр байсан. Би 2 өгүүлэлийг хэвлүүлэх шаардлагатай байсан. Тэгээ 2 прожект дээр ажилласан. Тэр 2 прожект нь юу вэ гэхээр нэг нь тархины гэмтэл, нөгөөх нь тархины хавдар гэсэн 2 прожект дээр ажилласан. Хоёулын дээр нь шинэ эмийн бодисыг туршиж үзсэн байна. Тэгээд тэр 2 сэдвээ хоёуланг нийлүүлэхийн тулд ийм өргөн сэдв сонгож авсан байна. Тэгээд энэ өргөн сэдв сонгож авсантайгаа холбоотой тэр өргөн сэдвүүдээ үндэслэл гаргахыг хичээсэн юм. Тэгээд тэр нь юу гэхээр мэдрэл тархины өвчнүүд бол элбэг тохиолддог. Тэгээд дэлхий дээр тэр тархалт нь ихсэж байгаа. Тэрнтэй холбоотойгоор тэр яагаад вэ гэхээр халдварт өвчнүүд нь бол одоо халдварт биш өвчнөд шилжиж байгаа юм байна л да. Одоо өвчлөлийн бүтэц халдварт өвчнөөс халдварт бус өвчнөр шилжиж байгаа юм. Дэлхийн ихэнх орнуудад хүн амын насжилт өндөр болж байгаа. Тэгээ тархины эмгэг нь үхэл төрөхөөс гадна бас юу яадаг? Дахир дутуу байдал төрөгдөг. Тэгээд эдийн засгийн айгүйх хохирол үзүүлдэг. Тэгээ Европын байдлаар 2010 онд тэр мэдрэл тархины эмгэгт зарцуулсан мөнгөний хэмжээ болохоор 798 тэрбум евро.
Тэгээ 2030 оны байдлаар энэ нь бол 20 дахин ихсэн. Дэлхийд дээр бол тэр эдийн засгийн юунд тарих мэдрэлийн өвчнөд зарцуулах тэр эдийн засгийн хэмжээ бол 12 дахин өснө гэсэн тийм тооцоо байгаа. Нөгөө талаас тарих мэдрэлийн өвчнүүдэд одоо хийгдэж байгаа эмийн бодисууд шаардлагатай байгаа. Хийгдэх эмийн бодисууд шаардлагатай байгаа. Энэ байдлыг энэ графикаас харж болно. Клиникийн туршилтын 1, 2, 3 дугаар үедэр нэг үеийг одоо давж байгаа эмийн процентыг бид энэ чинь харж байна. Тэгэхээр тэр төв мэдрэлийн тогтолцоонд үйлчлдэг эмийн бүлэг тэр хавдарт үйлчлдэг хавдрын эсрэг яаж байгаа эмийн бүлэгтэй харьцуулах юм бол байнга доогоор байгаа нь харагдаж байгаа. Дээдлийн 3 график дээрээс доотлын 3 график дээрээс болохоор тэр нэг төв мэдрэлийн тогтолцооны эмүүд нь бусад төрлийн төв мэдрэлийн биш эмүүдтэй харьцуулах юм бол бас байнга доор байгаа нь харагдаж байна. Тэгэхээр тэр тархины гэмтэл, тархины эмгэг дэлхийд иргэсэж байгаа. Тэгээ эмийн бодисууд эсрэгээр гарч ирж байгаа эмийн бодисууд одоо шинээр гарч ирж байгаа эмийн бодисууд нь цөөхөн байгаа. Ийм учраас энэ эмийн бодисууд дээр ажиллах шаардлагатай байгаа гэсэн ийм үндслэл гаргасан. Тэгээд манай судалгааны 2 зорилго байгаа. Нэгдүгээр зорилго нь болохоор шинэ төрлийн талидомид гэдэг эмийн уламжлал 360 диэтиоталидомид гэдэг эмийг тархины гэмтлийн үед ямар нөлөөтэй байгааг судлах. Тэгээ шинэ төрлийн histone deacetylase inhibitor болох MPTOB 291 гэдэг эмийг тархины хавдрын үед ямар нөлөөтэй байгааг in vitro, in vivo төвшин судлах гэсэн 2 зорилготой. Тэгээ эхний хэсэгт нь бол тэр 360DT гэж бид нэр товчилж ярьдаг. Энэ юм тархины гэмтлийн үед эмчилгээний одоо боломжтой байна гэдгийг тодорхойлсон. Тэгээд энэ талидомид гэдэг юм бүтцийн чинь харагдаж байна. 360 талидомид гэдэг нь болохоор 2 хөхрийн бүлэгтэй ийм бүтсэн. Тэгээ яагаад тархины гэмтэл чухал юм бэ гэж. Би түүх унших туфтаа л да. Тэгээ нэг түүх хуваалцъя гэж бодлоо л да. 1960-аас 70 оны үед тэр Вьетнамын дайнд ажиллаж байсан нэгэн эмч нэг ажиглалт хийжлээ. Тэр ажиглалт нь юу байсан бэ гэхээр тархины гэмтлийн үед нас орсон тийм 4 цэрэг дээр задлан хийж үзсэн. Тэгээд тэр задлан хийж үзээд тэр цэргүүд тархины гэмтлийн улмаас нас бараагүй гэдгийг нь тогтоосон. Тэгэхээр юу шалтгаан нь байсан бэ гэдээ бас судлаад үзсэн. Амьсгалын замын зочмог дутагдлыг биднээс нэг тэр COVID-19-ийн одоо нас орж байгаа өвчнүүд ийм шинж тэмдгээр нас орж байгааг мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь одоо яагаад тийм зочмог тархины гэмтэл яагаад амьсгалын зочмог дутагдлын талаар нас орж байгааг судлаад үзсэн чинь тархины гэмтэл, тархины тэр дархлалтын эсүүд нь болохоор гэмтсэн үедээ айгуу тийм хүчтэй дархлааны хариу урвал үзүүлт юм. Тэрийг нь тогтоосон. Тэгээд тэрнээс болоод тэр амьсгалын замын уушигны хурц дутагдал үүсдэг. Тэгээд үүнээс хойшоо тархины гэмтэл болсны дараахан 1 минутаас цагийн хооронд тийм анхдагч гэмтэл үүсдэг юм байна. Тэр анхдагч гэмтэл нь мэдрэлийн эсийн хит зочрол тэгээд глутамат гэдэг бодисыг ялгаруулж идэг. Тэгээд тэр гэмтсэн хэсгийн depolarization буюу depolarization-ыг үүсгэж идэг. Тэгээд тэрнээс хоошоо цаг тэгээд хэдэн өдрийн турш 2 дахьчоор өрөвсөл тархины эдийн өрөвслийг үүсгээд цаашлаад тэр апоптоз буюу
програмчлсан үхлийг үүсгэж байдаг. Тэгэхээр биднээс энэ эхний хэсэг буюу тэр анхдагч гэмтлийг өрсөн сэргийлэх боломжгүй. Харин хоёр дахьч тэр гэмтлийг тэр өрөвслийг намжаах тэр хоёр дахьч програмчлсан үхлийг зогсоох боломжтой тийм. Тийм болохоор одоо энэ тархины гэмтлийг энэ хэсгийг одоо юу яхахын тулд урьдсан сэргийлэхийн тулд хоёр дахьч гэмтлээс урьдсан сэргийлэхийн тулд биднес ийм гаргаж авахыг зорьсон. Ийм гаргаж авсан имийг судлахыг зорьсон. Тэгээ тархины гэмтэл бол шалтгаан нь юу байдаг вэ гэхээр энэ Америкийн өвчин судлалын төвөөс гаргасан судалгаагаар 35% уналт байдаг. 17% нь автоосл байдаг. 16.5% нь спортын гэмтэл байдаг. Тэгээ 21% нь өөр шалтгаантай. 10% нь болохоор тийм дайн байлдаанаас үүссэн тийм гэмтэл юм байна л та. Тэгээ энэ чинь тархины эд дотор яг ямар зүйл болдог вэ гэдэг механизмыг тайлбарласан байна. Тархины гэмтэл болсон үед хэвийн үед болохоор энэ микроглиа буюу тархины дархлааны юм хэвийн байдалтай байж байдаг. Тэгээд өөрөөсөө нейротрофик факторуудыг ялгаруулад мэдрэлийн үндсэн хэсийг ингээд хэвийн байдалд байлгах зорилготой. Тэгсэн чинь гэмтэл үүсээд эсвэл ямар нэг халдвар юм уу тийм тэр үйлчлсэний үндэс дээр тэр микроглиас болохоор идэвхждэг. Тэгээд идэвхжснээсээ хойш тэр өрөвслийн цитокинуудыг ялгаруулдаг. Жишээлх юм бол интерлейкин 1 бета, интерлейкин 6, TNF альфа тэгээд тэр ROS буюу хитэлсэн бодисуудыг ялгаруулдаг. Тэгээ энээсээ болоод тэр юу нэг мэдрэлийн үндсэн хэсийг юм аюултай байдалд хүргэдэг. Энд нь мөн астроцит оролцоод энэ глутамит гэдэг нэг мэдрэлийн үндсэн хэсийг ингээд хит идэвхжүүлдэг тийм бодисыг ялгаруулж байдаг тийм. Тэгээд одоо тархины гэмтэл, тархины хоёр дахьч гэмтлийг одоо ямар имээр эмчлэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр өмнөх судалгаа талидомид гэдэг юм бол мэдрэлийн хэсийг нөхөн сэргээхэд оролцсон юм байна, хамгаалахад оролцсон юм байна. Тэгээд амьтны модель дээр болохоор тэр хит идэвхжлийг бууруулд юм байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгээд талидомид гэдэг юм түүх болохоор 1960-аад оны үед жирэмсэн эмэгтэйчүүдэд одоо жирэмсний хордлогын эсрэг үйлчлээд хэрэгжилж ирсэн Германд үйлдвэрлэгдсэн юм байна. Тэгээд 2 жилийн дараа энэ эмчилгээнээс хасагдсан. Яагаад вэ гэхээр гаж хөгжил үүсгэх нь тогтогдсон. Тэгээд Германд үйлдвэрлэгдсэн юм нэлээд олон улсад хэрэглэгдээд тэгээд батлагдаагүй тоогоор 10,000 гэдэг баха 10,000 гаруй хүүхдэд тийм гаж хөгжлийг үүсгэсэн. Тэгээд тэрнээс хойш энэ юм нь юу яасан? Энэ юм нь авдрын эсрэг үйлчилж болох юм байна. Авдартай хүн бол мэдээж хэрэг хүүхэд гарахгүй те. Жирэмсний хордлогод гарахгүй тийм болохоор авдрын эсрэг үйлчилж болох юм байна. Дээрэс нь уйман өвчтний эсрэг эмчилж бас болох хэрэгжилж болох юм байна. Тэгээд бас өвчнүүдийн эсрэг аутоиммуны өвчтний эсрэг үйлчилж болох юм байна гэдгийг тогтоосон. Тэгэхдээ түүх одоо нэг том одоо алдаа том сургамжийг үүсгэдэг. Тэгээд 20 жилийн өмнө энэ эмийн механизм тогтоогдсон. Ямар механизм байсан бэ гэхээр энэ юм болохоор цереблон гэдэг уургатай холбогддог. Тэгээд энэ цереблон гэдэг уурга нь тэр өвөрмөц тийм сабстрейттэй холбогдоод тэр сабстрейтуудаа юу яадаг? Юбиктинин гэдэг уургаар холбож өгдөг. Тэгээд юбиктинин гэдэг уургаар одоо тэмдэглэгдсэн тэр уургууд нэг протеолайзсын процессд ороод задардаг. Тэгээд энэ нь бол ер нь нэг пост транслейшнл
одоо регулятор юм байна гэдэг нь тогтоогдсон. Энэ эми бодис тэгээ cereblon гэдэг уураг оролцоод тэгээ post translational механизмаар уургуудыг задалт юм байна. Гэхдээ янз бүрийн уургуудыг задалдаг тийм. Ямар уургуудыг задалдаг нь одоо хүртэл одоо нэг нэгээр одоо юу яаж байгаа нэгдэж байгаа. Тэгээд энэ ubiquitin чих процесс гэдэг тэр энэ том нээлтийг хийсэн. Тэгээд энэ нээлт нь одоогоор тэр хавдрын эсрэг үйлчилж болох юм байна гэдгийг тогтоосон. Аутоиммуны өвчний эсрэг үйлчилж болох юм байна гэдгийг тогтоосон. Дээрэс нь зарим нэг генийн гажгуудыг биднээс хүсээгүй байгаа уураг одоо үйлдвэрлэхэд транслейшн хийгдсэн байгаа уургуудыг бас задлж эмчилж болох юм байна гэдгийг тогтоосон. Ийм том нээлт болсон. Тэгээ энэс хойш энэ имийг судалж эхэлсэн. Энэ имийн одоо уламжлалуудыг өөр төрлийн уламжлалуудыг гаргаж аваад мэдээж хэрэглэлээр нөгөө нэг аж хөгжил үүсгдэггүй уламжлалаар нь одоо хүмүүсийг эмчлэхийг зорж байгаа. Энэ зорилгын хүрээнд одоо бид нар энэ имийг тархиныг эмтлэхийн үед дээрэс нь нөгөө нэг цус тархины хоргийг давтдаг энэ имийг одоо тархиныг эмтлэхийн үед судалсан байна. Тэгээ эхний туршилт болохоор эсийн өсгөр дээр хархны нөгөө макрофаг ро 26447 гэсэн эсийн өсгөр дээр эсийн нөгөө эсийн өсвөрийг нөгөө LPS гэдэг бодисоор идэвхжүүлээд одоо хордуулаад тэгээ хордуулсныхаа дараа тэр юг нөгөө нэг 360T имээр эмчлээд тэгээд юу байсан. Тэгээд эсийн өсөлтийг нь TNF альфа гэдэг цитокины нийлэгжилтийг nitrate inos гэдэг хоёр уургийн хэмжээг тогтоосон байна. Тэгээд энэ 360T уург бол тэр эсийн өсөлтийг бууруулаагүй харин ч өсгсөн байгааг нь бидсэн чи харж болж байна. TNF альфаг болохоор бууруулсан байгааг харж болж байна. TNF альфагийн тэр өрөвслийг үдэж байгаа цитокиныг бууруулсан байгааг харж болж байна. Бас nitrate inos гэдэг хоёр бодисыг бууруулсан байгааг харж болж байна. Тэгээ энэ нь бол 360T бол өрөвслийн маркеруудыг эсийн төвшөнд бууруулж байна гэсэн дүгнэлтэнд төрсөн. Үүний дараа бид нар амьтны модель, тархины гэмтлийн амьтны моделийг controlled cortical impact гэдэг аргаар үүсгээд тэгээд 7 цагийн дараа 360T гэдэг эмээр эмчилсэн байна. Тэгээ эмчилсний дараа 7 хоногийн дараа амьтнуудаа ягүтгэхэд тэгээд тархины дээр гистологийн шинжилгээ хийсэн. Тэгээ энэ бол crystal violet гэдэг будгаар ботсон зураг нь харагдаж байгаа. Тэгээд зурган дээрээс бид нар энэ 360T эмийн бодис бол тэр нөгөө тархины гэмтсэн хэсгийг бууруулж байгааг харж байна. Мөн тэр гэмтсэн хэсгийн эзлэхүүн нь бол тоон хэмжигдэхүүнээрээ бас буурсан. Үнэн магадaltaгаар буурсан байгааг харж болж байна. Тэгээд үүний дараа бид нар тархины мэдрэлийн эсийн сөнөрлийг одоо бууруулж ийн үгүй юу гэдгийг FGC гэдэг хөтөлбөрийн аргаар үзсэн. Шалгаж үзсэн. Тэгэхээр 360T уург бол тэр сөнөрлийг бол мэдрэлийн эсийн сөнөрлийг бол бууруулж байгааг илэрхий харж байгаа. Тэгээ тоон үзүүлэлт нь бас мөн буурсан байгааг харж байгаа. Үүний дараа тэр тархины гэмтэл үүсгэсэн одоо амьтнуудад тэр 360T гэдэг эм маань тархины одоо үйл ажиллагааг сайжруулж гинөө гэдгийг үзэхийн тулд behavior test хийж үзсэн байна. Энэ contralateral swing test
буюу одоо тэгшимтэй байгаа тэгшимтэй үйл ажиллагааг нь судалдаг арга байна. Beam walk latency test буюу тэр хөдөлгөөний тэнцвэрийг судалдаг тест байна. Энэ MNSS буюу тэр нөгөө тархины гэмтсэн хэсгийн үнэлдэг тийм скор байна. Тэгээд энэ adhesive removal latency буюу тэр мэдрэхүйн эрхтнийг нь тодорхойлдог тийм тест байна. Энэ бүх тестээр бол 360T им тэр тархины үйл ажиллагаа бүх тэр дөрвөн төрлийн тархины үйл ажиллагаа дөрвөлнгийн сайжруулж байгааг харж болно. Үүний дараа бид нэр тархины сүнэрлийг ингээд тархины сүнэрлийг мэдрэлийн эсийн сүнэрлийг нэг тархины гэмтэл үүсгээд тэгээд 360T бол хамгаалж ясныг үзсэн тийм. Одоо энэ сүнэрл нь бол юу вэ нөө одоо апоптоз буюу тийм програмчлсан үхэл байна уугүй юу гэдгийг тодорхойлохын тулд annexin 5 гэдэг маркерыг сонгож аваад судалсан байна. Ингээд судлахаар бол энэ new n буюу энэ нейрон буюу одоо мэдрэлийн үндсэн эсийн маркер байна тийм. Мэдрэлийн үндсэн эсийн маркер болохоор бүх амьтан дээр адилхан төстэй харагдчихна. Тэгэхдээ тэр нэг гэмтэл үүсгээгүй амьтанд бол энэ юу харагдахгүй. Тэр програмчлсан үхэл байхгүй байгаа нь харагдаж байгаа тийм. Тэгээд тархины гэмтэл үүсгэсэн амьтанд болохоор програмчлсан үхэл бол ийм хэмжээтэй. Дээрэс нь энэ шар бодогдож байгаа хэсгүүд бол тэр нэг мэдрэлийн үндсэн эс дээр тэр юу одоо програмчлсан үхэл байгааг харуулж байгаа. Харин 360T имээр эмчилсэн бүлгийн амьтдад бол тэр програмчлсан үхэл буурж байгааг харж байгаа. Тэгээд тоон үзүүлэлт мөн адилхан үнэн магадaltaй буурсан байгааг харж байна. Үүний дараа бид нэг тэр тархины дархлааны сулах микроглиесийн идэвхжлтийг судлахын тулд бас нэг маркерыг авч үзсэн. Энэ ч IBA1 гэдэг маркерыг олж судалсан байна. Тэгсэн чинь тархины гэмтэл үүсгэсэн амьтдад дээр энэ микроглиесийн идэвхжлт бол маш их харагдчихна. Харин 360T-гээр эмчлэгдсэн бүлгийн амьтдад болохоор тэр маркер буурсан байгааг харж байна. Энэ тэр эмчилгээний бүлэгт бол баг тэр хэвийн бүлэгтэй адилхан төвшөнд буурсан байгааг харж болж байна. Үүний дараа бид нэр тэр өрөвсөл дэмжиж байгаа цитокинуудын хэмжээг уургийн төвшөнд аваад мэдээллийн эренхийг төвшөнд судалж үзсэн. Энэ ингэж судалж үзэхэд TNF alpha гэдэг цитокин, IL-1 бета, IL-6 TNF alpha and IL-6 хоёр тэр эмчилгээгээр хоёулаа буурсан байна. IL-1 бета болохоор яг их хэмжээгээр буураагүй. Уургийн төвшөнд болохоор мөн адил энэ TNF alpha and IL-6 хоёулаа буурсан. Үүний дараа бид нэр тэр 360T им тэр нэг хит эсгэлтийг бууруулж ийн үгүй юу гэдгийг судалж үзсэн. Ингээд судлахын тулд энэ 4HNE гэдэг маркерыг сонгож авч судалсан. Энэ маркер бол тэр тархины гэмтлийн үед ийм хэмжээтэй их байж байгаа. Эмчилгээний бүлэгт бол буурсан байгааг харж байна. Тоон үзүүлэлтээр мөн адил үнэн магадaltaй буурсан. Үүний дараа бас нэгэн маркер тэр хит эсгэлтийн маркер
3NT гэдэг маркерыг сонгож аваад судалсан. Мөн адил энэ эмчилгээний бүлэгт уурсан байгааг харж байна. Тэгээд нэгдүгээр бүлгийн дүгнэлт бол 36DT гэдэг эмийн бодис өрөвслийн маркеруудыг бууруулж ирсэн. Мөн амтны модель дээр гэмтсэн хэсгийн эзлэгүүнийг бууруулж ирсэн. Мэдрэлийн сөнөрлийг бууруулж ирсэн. Мэдрэлийн үндсэн эсийн апоптозыг бууруулж ирсэн. Тэгээд дархлааны эс болох микроглиа эсийн идэвхжлийг бууруулж ирсэн. Мөн өрөвслийн эсрэг цитокинуудыг уургийн төвшөнд мөн мэдээллийн РНХ-ийн төвшөнд бууруулж ирсэн. Мөн тэгээд хитэлцэлтийн маркеруудыг бас бууруулж ирсэн гэдгийг тогтоосон байна. Тэгээд 36DT эм маань бүх амтны бүх мэдрэлийн үйл ажиллагаануудыг бүх дөрвөн үйл ажиллагааг дөрвөлнгийн сайжруулж ирсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Ингээ хоёрдугаар бүлэг маань шинэ төрлийн histone deacetylase inhibitor MPTO 291 бид нэр нь M291 гэдээ ярьцдаг л та. M291 тэр тархины хавтар болох глиома хавтрын эсрэг in vitro in vivo ямар нөлөөтэй байна гэсийг судлах зорилготой байсан. Тэгээд энэ M291 гэдэг уургийн M291 гэдэг эмийн бодисын бүтэц энэ харагдаж байна. Тэгээд молекулын жим болохоор 343 жижиг молекул байгаа. Энэ нэмийг болохоор бид нэр хамгийн их судлагдсан HDAC inhibitor саха гэдэг юмтай харьцуулж судалсан. Мөн тэр глиома хавтрын хамгийн ихний эмчилгээ болох, хими эмчилгээ болох темозоломайд гэдэг юмтай мөн харьцуулж судалсан. Тэгээд histone deacetylase inhibitor гэж юу юм бэ гэдэг асуулт гарч байгаа. Histone гэдгийг бид нар мэдж байгаа тийм. ДНХ-гийн эрчлээс үүсгээд хорматын үүсгэхэд оролцдог уурга байна. Тэр уурга нь ацетилдсэн үедээ юу яадаг вэ? Ацетилдсэн үедээ тэр ДНХ-гийн эрчлээсийг суллаад юу яадаг? Генийг экспресс болгодог. Тэр орчинд байгаа генүүдийг экспресс болгодог. Харин histone deacetylase уурга бол тэр histone уургийн ацетил бүлгийг аваад тэгээд юу яадаг? Тэгээд хоромсом ДНХ-г гэрчлээд хоромсон болгочдөг. Тэр үед болохоор ген экспресслэгдэхгүй гэсэн үг тийм. Харин histone deacetylase inhibitor нь болохоор тэр ацетил histone уургийн ацетилчлалтыг нь дэмжиж өгнө. Тэгээд тэр хэсгийн генийн экспрессийг дэмжиж өгнө гэсэн. Тэгээд ийм байдлаар бас айгүй олон төрлийн генүүдийн экспресс нөлөөлдөг. Үүнээс гадна histone биш уургуудын ацетилчлалт бас нөлөөлдөг. Тухайлах юм бол альфа тубулин HDAC 6 бол альфа тубулинд нэг ацетилжүүлдэг тийм. Гэх мэтлэнгээр өөр олон төрлийн уургуудыг ацетилжүүлдэг. Мөн тэр HDAC inhibitor-ийн бас зарим бүлэг нь бол transcription factor байдаг. Тэр transcription-ийнхаа нөлөөгөөр бас айгүй олон төрлийн бодис солилцоонд оролцож идэг. Механизмаар нөлөөлж идэг. Тэгээд энэ нэг тийм epigenetic-ийн юм том histone deacetylase гэдэг бол epigenetic-ийн нэг том судлагдсан байгаа. Тэгээ энэ төрлийн эмийг би тархины хавтрын эсрэг судалж ирсэн байгаа. Тэгээд энэ саха гэдэг юм бол хамгийн түрүүнд хамгийн анх олдсон нэгдсэн histone deacetylase inhibitor. Одоогийн байдлаар тэр үеийн байдлаар 20 тийм клиникийн туршилтанд ороод ирсэн юм ба. Энэ нэмийг харьцуулж судалсан байна. Тэгээд яагаад энэ HDAC inhibitor-ыг судлах болсон бэ гэхээр
Өмнө хийгдсэн судалгаанууд болохоор HDAC inhibitor нь бол тэр химийн эмүүд тэгээд цацраг идэх эмчилгээг дэмжиж хавдрын эсийн эсрэг үйлчилж байна гэдэг тийм судалгаа гарсан. Мөн HDAC inhibitor-ууд нь болохоор нөгөө хэвийн эсүүдийг хамгаалах үйлдэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Хамгийн гол нь HDAC 6 гэдэг уурэг бол HDAC 6 гэдэг фермент энзим бол нөгөө нэг мэдрэлийн тархины гэмтэл тэгээд харвалт мэдрэлийн сөнөрлөлт өвчнүүдийн эсрэг үйлдэлтэй байна, холбоотой байна гэдэг судалгаа гарсан байна. Тийм болохоор биднээс HDAC 6-ад сонгомлоор үйлчилдэг тийм эмийг сонгон авч судалсан. Тэгээд судалгааны бүтэц бол in vivo аргаар хийгдсэн. In vitro судалгаанд бол 2 төрлийн глиома эсийг авч судалсан. Эхнийх нь хүний глиома эс U87 гэдэг эсийг авч судалсан. Харахны глиома хавдрын эс болох C6 гэдэг эс. Тэгээд хэвийн эсүүдийн төлөөлөл болоход хүний hippocampus-ын astrocyte гэдэг эсийг мөн харахны primary culture буюу үндсэн нейроны глиэсийн холимог эсийг бас авч судалсан байна. In vivo судалгааны төвшөнд болохоор orthotopic xenograft моделийг авч судалсан. Orthotopic гэдэг нь болохоор тэр нэг хавдрын эсийг тэр төрлийнх нь эд дээр нь суулгаж ургуулдаг тийм амтны модель байна. Xenograft гэдэг нь болохоор нэг хавдрын эсийг нэг өөр төрлийн зүйлийн амтан дээр суулгуулж судалдаг тийм амтны модель байгаа. Моделийг тэгээд xenograft гэж нэрлэдэг. Тэгээд энэ моделийг үүсгэхийн тулд U87 гэдэг тийм хүний хавдрын эсийг ньют булган дээр тарьж ньют булганы тархинд нь тарьж ургуулсан байгаа. Тэгээд IVIS 200 imaging гэдэг аргаар судалсан. Дараагийн модель нь болохоор orthotopic allograft модель гэж. Orthotopic гэдэг нь болохоор тэр нэг ижлэхэн эрхтэнд нь суйрлуулна гэсэн үг тийм. Allograft гэдэг нь болохоор тэр төрлийн хавдрыг ижлэхэн зүйлийн амьтанд нь суйрлуулна гэсэн. Тэгэхээр C6 буюу харахны тэр хавдрын эсийг тэр харахны тархинд тарьж ургуулж судалсан тийм амьтны модель байна. Тэгээд энэ амьтнаа эгдгэсний дараа тэр гистологийн аргаар судалгаа хийсэн. Тэгээд судалгааны үр дүн болохоор энэ U87 энэ C6 гэдэг хоёр хавдрын эсийг бол хавдрын эсийн ургалтыг бол манай эмийн бодис концентрац хамааралтайгаар бууруулсан байна. Харин энгийн нөгөө хэвийн эс болох хүний astrocytes болоод харахны нэг primary culture-т бол ямар ч нэгэн нөлөө хордуулсан нөлөө байхгүй байгааг энэ харж байна. Мөн энэ нэг юу яачих чам те нөгөө эсийн өсөлтийг нь бууруулж байгаа энэ эмийн бодис маань. Тэгэхээр эмийн бодис яаж тэр өсөлтийг бууруулж байна гэдгийг тодорхойлохын тулд тэр пролиферацийг нөлөөлж байгаа юу гэдгийг тодорхойлохын тулд энэ K67 гэдэг маркерыг сонгон аваад тэгээд тэр эсүүдээ бодож судалсан байна. Ингээд судлахаар C6 гэдэг эстээр U87 гэдэг эстээр энэ маркерууд бол M291 эмээр эмчилсэн бүлэгт бол ингэж буурсан байна. Сааха гэдэг бүлэг дээр бас харьцангуй буурсан. TMZ эмээр эмчилсэн бүлэгт бол баг буураагүй байгаа харагдаж
Харин энэ нөгөө primary culture буюу хэвийн эсүүд дээр энэ K67 маркер бол өөрчлөгдөөгүй байгаа гэж харж байна. Тэгээ тоон үзүүлэлт дээр энэ M291 сааха бүлгийн эсүүд дээр K67 маркер маань буурсныг харж байна. Тэгээд түрүүчийн нэг эсийн өсөлтийг судалсан тэр графикийг тоон үзүүлэлтээр бас энэ чинь харуулсан. Тэгэхээр тэр нөгөө нэг 50%-ыг нь бууруулж байгаа энэ концентрацийг би тооцоолж гаргасан байна. Тэгээд M291-ийн одоо 50%-ыг IC50 гэж ярьдаг. Тэр 50%-ыг бууруулж байгаа концентрац бол бусад эмүүттэй харьцуулах юм бол харьцангуй бага байгааг харж байна. 24 цагт, 48 цагт, 72 цагт ийм өөр илүү бага концентрацтай байгааг харж байна. Тэгэхээр бид нэр одоо нөгөө эсийн өсөлтийг нь бууруулж ирсэн тийм. Тэгээ пролиферацийг бас бууруулж ирсэн. Тэгэхээр пролиферацийг яаж бууруулж байгааг тодорхойлохын тулд энэ эсийн мөчлөгийн анализыг хийж үзсэн байна. Тэгээ эсийн мөчлөгийн анализаар тэр M291 сааха гэдэг хоёр юм бол тэр G0, G1 одоо G1 фазад бол тэ энэ хавдрын эсүүдийг ингээд илүү их юу ясныг илүү их одоо зогсоосныг харж байна. Тэгээд юуны дүгнэлт нь болохоор M291 юм маань G1 эсийн мөчлөгийг одоо зогсоож юу 87 эс дээр зогсоож байна гэсэн дүгнэлт төрсөн. Мөн адилхан судалгааг C6 эс дээр бас хийсэн байна. Тэгээ үүний үр дүнд мөн адил M291 эс маань G1 эсийн мөчлөгийг C6 эс дээр зогсоож байна гэсэн дүгнэлтэнд төрсөн. Сонирхолтой нь болохоор бусад төрлийн age-тэй инкубаторууд G2 эсийн мөчлөгийг зогсоож исэн байгаа өөр судалгаанууд дээр. Тийм болохоор бид нэр тэр G1 эсийн мөчлөгт оролцдог энэ уургуудыг генүүдийн мэдээллийн RNA-ийн төвшин тогтоож үзсэн. Ингээд тогтоож үзэхэд бол энэ ингээд тогтоож үзэхэд бид бол CDK2, CDK4 гэдэг хоёр генийн мэдээллийн RNA-ийн төвшин энэ M291 гэж эмчлэгдсэн бүлэгт бол буурсан байгааг харж болж байна. Үүний дараа бид нар эсийн өсөлт нь бол эсийн пролиферац тэгээд одоо юутай одоо эсийн мөчлөгтэй холбоотой байна тийм. Мөн эсийг тэр хавдрын эсүүдийг өхүүлж ийнө гэдгийг судлахын тулд LDH гэдэг аргыг сонгож авч судалсан байна. Тэгээд энэ аргаар бол U87 C6 гэдэг хоёр хавдрын эс маань эсийг маань энэ юу M291 сааха гэдэг хоёр юм илүү их өхүүлж байгааг харж болж байна. Харин нөгөө нэг primary culture хэвийн эсүүд дээр эсийг өхүүлэхгүй байгаа гэж харж байна. Тэгээд энэ эсүүд нь одоо ямар аргаар өгч ийна гэдгийг судлахын тулд тэр нөгөө програмчлсан өгөхлөөр өгч ийна уу гэдгийг судлахын тулд эсвэл өөр аргаар өгч ийна уу гэдгийг судлахын тулд энэ Cleaved-Caspase-3 гэдэг маркерыг сонгож аваад тэр эсүүдэд бодож үзсэн байна. Ингээд бодож үзэхэд бол M291 сааха TMC бүлгээр эмээн бүлгээр эмэр эмчилсэн бүлгүүдэд бүгдэнд нь энэ юу эсийн үхэл тодорхойлогдсон байна. Харин хэвийн одоо primary culture дээр бол эсийн үхэл тодорхойлогддог. Гэхдээ бага зэрэг энэ саахаар эмчилсэн бүлэгт TMC эмэр эмчилсэн бүлэгт бас бага зэрэг харагдаж байгаа. Үүний дараа одоо тэр нэг аллографт модель дээр хийгдсэн
судалгаа байна энэ чинь. Энэ судалгаагаар болохоор мөн адилхан тэр Cleveland Caspers-3 за чаар. Тэр Cleveland Caspers-3-г юу яасан бэ? Одоо дахин тодорхойлсон байна. Тэгээд эн чинь болохоор нөгөө ягаан эсүүд нь ягаанаар бодогдсон эсүүд бөөм байгаа тийм бөөм. Тэгээд энэ их ягаанаар бодогдсон эсэг бол энэ хавдрын эд байгаа. Тэгээд энэ хавдрын эд дотор ингээд томруулаад харах юм бол энэ бороор бодогдсон эсэг бол тэр Cleveland Caspers-3 гэдэг маркер бодогдсон байна. Тэгэхээр бид нэр энэ M21 эмээр эмчилсэн амьтдад бол тэр Cleveland Caspers-3 илэрч байгааг харж байна. Харамсалтай нь энэ чинь болохоор тоон анализ хийх боломжгүй байсан. Апоптозыг одоо энэ юм маань үүсгэж гинөө гэдгийг бас нэг өөр аргаар судлахын тулд энэ flow cytometry гэдэг аргыг Annexin 5 гэдэг маркерыг сонгож авч судалсан байна. Тэгээд энэ судалгаагаар мөн адил энэ U87 дээр тэр апоптозис илэрч байгааг харж байна. Үүний дараа бид нэр M291 маань тэр хавдрын эсийн нүүж хөдөлгөөнд оролцож байна уу? Нүүд хөдөлгөөнийг дарангуулж байна уу гэдгийг судалж үзсэн байна. Тэгээд энийг судалж үзэхийн тулд бид нар wound healing гэдэг судалгааны арга сонгож авч судалсан. Энэ одоо нөгөө Петри аяханд ургасан энэ хавдрын эсүүдээ одоо ингээд хавдрын эсүүд дээр юм зурвас үүсгээд тэгээ 12 цаг 24 цаг 36 цагийн дараа энэ зурвасууд нь яаж одоо өөрчлөгдөж байгааг харсан байна. Тэгэхээр 36 цагийн дараа тэр хавдрын эсүүд ингээд яаж ингэж нүүж хөдлөөд тэр зурвасыг хааж байгааг одоо судалж үзсэн. Тэгээд 36 цагийн дараа харин M291 маань энэ одоо зурвас маань бараг хаагтааг байгааг харж байна. Харин TMC бүлгээр эмчилэгдсэн бүлэгтүүд бол маш ихээр хаагдсан байгааг харж байна. Тэгэхээр энэ шинжилгээний аргын дүгнэлт бол M291 гэдэг эмийн бодис C6 хавдрын дээр эсийн одоо нүүх хөдөлгөөнийг бол дарангуулж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгээд энэ бол амтны эсийн туршилтын үр дүн. Эхнийх нь бол тэр нэг аллографт xenograft одоо амтны моделийн үр дүн байна. Бид нэг люцифересээр одоо тэмдэглэгдсэн тийм хавдрын эсийг тэр хулганы тархи руу тариад тэгээд юу яасан ба тий. Тэгээд 13 хоногийн дараа энэ image 200 одоо IVC 200 imaging системээр зураг авч судалж үзсэн. Ингээд судалж үзэхэд бол M291 гэдэг эмийн бодис дээр хавдрын эсийн ургалтыг ингээд бууруулсан байгааг харж болж байна. Тэгээд энэ фотон сигнал нь одоо фотон сигналын тоон үзүүлэлт бол энэ ч бас үнэн магадaltaй буурсан байгааг харж байна. Мөн тэр нэг хавдрын эс тарьсан одоо хоолгонууд энэ амьдрах хугацаа нь M291 эмээр эмчилсэн бүлэгт бол удаашрсан байгаа гэж харж байна. Магадгүй энэ нэг юу яасан тархины одоо хоолгоны тархинд тарьсан хавдрын эсийн тоо магадгүй ингээд ялгаатай байсан байж болох учраас бид нэр тэр нэг 13 хоногийн дараах одоо фотон сигналыг 6 өдрийн дараах фотон сигналтай харьцуулаад судалж үзэхэд бол мөн тэр нэг M291-ээр эмчилэгдсэн бүлэгт тэр юу буурсан байна. Энэ харьцаа энэ фотон сигналын харьцаа бас буурсан байна. Энэ доорх одоо гистологийн зурагт бол аллографт буюу тэр нэг харахны хавдрын эсийг хараханд тарьсан тэр амтны бүлэгтэр
Proliferation marker K67, Cleaved Caspase-3 буюу апоптосын маркер хоёрыг энэ ч үзүүлсэн байна. Эндээс харахад бол M291 эмээр эмчлэгдсэн бүлгийн амьтдад бол энэ K67 буурсан. Cleaved Caspase-3 бол харьцангуй өндөр байгааг харж байна. За тэгэхээр энэ M291 эмийн одоо механизм нь юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээд энийг судлахын тулд бид нар одоо дээрх одоо нэг процессыг доош тэ дээрх одоо эсийн пролиферацид нөлөөлсөн байсан. Эсийн нэг мөчлөгт нөлөөлсөн байсан. Тэгээ эсийн үхэлд нөлөөлсөн байсан. Тэгээд юунд нөлөөлсөн бэ тэ? Нүүрсийн хөдөлгөөнд нөлөөлсөн байсан. Эхний гуравт нь холбоотой байдаг нэг уургийг олж авсан. Тэр нь болохоор P53 гэдэг хавдрын дарангуулагч уур, хавдар дарангуулагч уур байгаа. Тэгээд биднээсийн одоо таамаглал болохоор энэ M291 уург маань M291 уург маань энэ P53-ын ацетилчлтыг одоо ихсгээд тэр нэг H-tech inhibitor маань нэг H-tech биш уургуудыг бас ацетилжуулдаг шүү дээ. Тэгэхээр P53 гэдэг уургийн ацетилчлт нөлөөлөд тэгээ магадгүй тэр апоптозис эсийн мөчлөг тэгээд эсийн өсөлтөнд нөлөөлж иж болох юмаа гэсэн таамаглалт дэвшүүлсэн. Энэс өмнө бид нэг онлайн платформоос глиома эсийн эстер ер нь H-tech уургууд мэдээллийн ерөнхийгийн төвшөнд хэр их одоо өөрчлөгдсөн бэ гэдгийг судалж үзсэн байна. Энэ судалгаагаар бол H-tech 1, H-tech 3, 6, 7 гэсэн одоо энзимүүд юуны төвшөнд мэдээллийн ерөнхийгийн төвшөнд ихээр одоо экспресслэгдгийг нь харж болно. Тэгээд энэ одоо C6 эстер хийсэн судалгаа байсан санагдчих. C6 эстер хийсэн судалгаан дээр M291-ээр эмчлэгдсэн эсүүд дээр одоо H-tech 6 гэдэг уург одоо буурсан байгааг харж байна. Магадгүй энэ M291 уург энэ H-tech 6 эсийг одоо ингээд задлах байдлаар дарангуйлдаг байж болох юм. Мөн ацетилцэн төвөлийн одоо маш их хэмжээгээр ихссэн байгааг харж болно. Энэ M291-ээр эмчилсэн эсүүд дээр магадгүй энэ нэг эсийн нүүж хөдөлгөөнтэй холбоотой байж болох маа гэсэн таамаглалт бид нар хүрсэн. Тэгэхдээ энэ процессыг бид нар цааш үргэлжлүүлж судлааг байгаа. Мөн ацетилцэн хистон 3 гэдэг уург маш их хэмжээгээр ихссэн байгааг харж байна. Тэгээд ацетилцэн төвөлийн ацетилцэн хистон 3 уургуудын тоон илэрхийллийг бид чинь харж байна. Мөн бид нар H-tech 1, 2, H-tech 6 гэдэг ферментийн итвхийг тодорхойлж үзсэн ба. Ингээд тодорхойлж үзэхэд M291 эмээр эмчлэгдсэн тэр эсүүд дээр тэр H-tech 1, 2 юм бол одоо итвх нь бол одоо саахан эмээр эмчилсэн бүлэгтэй харьцуулбал буураагүй байгааг харж байна. Харин H-tech 6 ферментийн итвх бол тэр M291 эмээр эмчилсэн саахан эмээр эмчилсэн бүлгүүдэд адилхан хэмжээгээр буурсан байгааг харж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр M291 гэдэг юм маань тэр H-tech 6 ферментийг өрмөцөөр дарангуйлт юм байна. Харин
H-тэй 1 2-ыг дарангуулахгүй байна гэсэн төвлөрч байгаа. Тэгэд бид нар дээр нөгөө P53 уураг магадгүй энэ эмийн механизмд оролцож явах болох юм а гэсэн таамаглалт өрсөн тийм. Энэ таамаглалаа батлахын тулд бид нар ийм одоо судалгаа дахиж хийсэн байна. M291 юм маань P53 уургийг идэвхжүүлээд тэгээд хавдрын эсийн үхэлд хүрэх чинь тийм. Хэрвээ бид нар P53-ыг дарангуулдаг PFD альфа гэдэг эмийг одоо хамт энэ хавдрын эс дээр хийх юм бол магадгүй энэ хавдрын эсийг хамгаалж болох юм а гэдэг тийм таамаглалт дэвшүүлээд тэгээд C6 эсийг эс дээр ажилласан байгаа. C6 эсийг одоо 4 бүлэг болгоод эхлээд ямар ч юмэр эмчлээгүй бүлэг, M291 эмэр эмчилсэн бүлэг, дан P53-ийн ингибитор PFD альфагаар эмчилсэн бүлэг, тэгээд M291 нэмэх нь PFD альфа эмэр эмчилсэн бүлэг гэсэн 4 бүлэг болгоод тэгээд 1-р өдөр, 2-р өдөр, 3-р өдөрт нь эсүүдээ хурааж аваад LDH, MTT тэгээ иммун cytochemistry тэгээд иммун хими аргаар судалсан байна. Ингээд судлаад үзэхэд бол ацетилцэн P53 M291 эмэр эмчилсэн бүлэгт бол ихссэн байгааг харж байна. Харин энэ нэг фосфорцэн P53 фосфорцэн P53 мөн адилтай их хэмжээгээр ихссэн байгаа гэж харж байна тийм. Тэгээд цитологийн аргаар судалж үзэхэд бол ацетилц P53 бол ингэж харагдчихна. Харьцангуй ихссэн байна. Фосфорцэн P53 бол ингэж харагдчихна. Бас харьцангуй ихссэн байгааг харж байна. Тэгээ энэ судалгааны дүгнэлт бол M291 уураг P53-ын ацетилчд болоод фосфорчлтыг бол ихсэж байгаа нь харагдаж байгаа. Юу 87 эс дээр мөн C6 эс дээр. Тэгээд энэ 4 бүлэг дээрээ бид нар одоо нөгөө эсийн өсөлтийг судалж үзэхэд M291 эмийн бүлгээр эмчилэгдсэн бүлэгт бол эсийн өсөлт буурсан. Тэгээд тэр нөгөө нэг P53-ын одоо дарангуулагч буюу PFD альфагаар эмчилэгдсэн бүлэгт бол ингээ бутаад өссөн баг харж байна. Мөн LDH буюу эсийн үхэл нь бол энэ M291 эсээр эмээр эмчилсэн бүлэгт бол ихссэн. Харин PFD альфа эмээр давхар эмчилсэн бүлэгт бол буурсан байгааг харж байна. Тэгээд энэ ацетилц P53 мөн M291-ээр эмчилсэн бүлэгт ихсээд PFD альфаар давхар эмчилсэн бүлэгт буурсан байгааг харж байна. Харин фосфорцэн P53 бол өөрчлөгдөөгүй байгааг харж болж байна. Мөн тэр цаашд бид нар P53 гэсэн нэг downstream target-ууд болох Caspase-3, Poma, Bax, BCL2, APAF1, P21 гэсэн ургуудыг мэдээллийн ерөнхийгийн төвшөнд бас судалж үзсэн. Ингээд судлаад үзэхэд Caspase-3 M291-ээр эмчилсэн бүлэгт бол ихссэн. Харин PFD альфа эмээр давхар эмчилсэн бүлэгт буурсан байна. Мөн BCL2 гэдэг ген мэдээллийн ерөнхийгийн төвшөнд P21 гэдэг ген мэдээллийн ерөнхийгийн төвшөнд бас
энэ PFT альфа бүлэг давхар эмчилсэн бүлгүүдэд буурсан байгааг харж байна. Тэгээ биднээсийн 2 дугаар дүгнэлт бол M291 гэдэг эмийн бүлэг маань глиома хавдрын пролиферацийг бууруулж байна. G1 нэг эсийн мөчлөгийн зохицуулагчдыг мэдээллийн ерөнхийгийн төвшөнд бууруулж байна. Тэгээ глиома эсийн эсийн нүүж хөдөлгөөнийг бас бууруулж байна. Тэгээд амьтны модель дээр бас хавдрын эсийн өсөлтийг бууруулж байна гэсэн дүгнэлтэнд өрсөн. M291 юм маань тэр G1 эсийн мөчлөгийн эсийн мөчлөгийг глиома эс дээр зогсоож ийн гэсэн дүгнэлтэнд өрсөн. Тэгээ глиома эсийн үхэлд хүргэж яах гэдэг дүгнэлтэнд өрсөн. Инвитро болоод инвиво апоптозыг өдөөж яах гэдэг дүгнэлтэнд өрсөн. Тэгээд P53 уургийн ацетилжилт фосфоржилтыг өдөөж гинэ гэсэн дүгнэлтэнд өрсөн. Тэгээ энэ судалгааны дүгнэлт бол юу байсан бэ гэхээр M291 эмээр эмчлэгдсэн глиома эсийн эсийн өсөлтийн бууралт нь P53 эсийн ацетилжилттай. Тэгээд энэ P53 эсийн downstream target болох PUMA, BAX, P21 гэдэг уургуудын ихсэлттэй давхар илэрч байна. Тэр процессууд нь бол PFT альфа буюугаар хэсэгчлээд саарж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд энэ судалгааг базаад хэлэхэд бол M291 гэдэг эмийн бүлэг маань хистон деацетилезийг дарангуулж байгаа. Тэгээ энэ хистон деацетилез нь бол магадгүй P53 эсийн ацетилжид нөлөөлж байгаа. Энэ ацетилжсэн P53 нь генийн экспресс дараагийнхаа downstream таргетуудыг ихсгэж байгаа. Буюу BAX, PUMA, P21-ийг ихсгэж байгаа. Тэгээд эдгээр нь бол P21 нь бол эсийн мөчлөгийг зогсоож байгаа. BAX, PUMA нь болохоор апоптоз төрөгч байгаа байж болох юм. Харин PFT альфа бол P53 уургийн дарангуулагч. Энэ процессуудыг бүгднийг дарангуулж байгаа юм шиг байна гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгээд судалгааны ажлын хамгийн эцсийн дүгнэлт бол 36DT DT эмийн бодис бол тархины гэмтэлт боломжтой эмчилгээ байж болох юм. M291 эмийн бүлэг бол тэр глиома эсийн хавдарт бас боломжтой эмчилгээний бодис байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Анхааралтай байсан явдал баярлалаа. Маш сонирхолтой судалгааны ажил танилцуулсан доктор Боён Дэлгэртэй баярлалаа. Тэгээ бүх цаг зав гарган оролцсон хүмүүстээ баярлалаа.